За алт бол өөрөө онцгой төрлийн актив олдох хавртай улс орнуудын хувьд алтны нөөцийг тодорхой түвшинд барихыг зорддог. Яг нь одоо алтны үн нэлээд өссөн төр зурагт харагдаж байна л та. Манай улсын хувьд бид хөрсөн доороо валютын нөөцтэй. Нүгээрээ бидний их том онцлог байгаа юм. За өнөөдөр дэлхийн нийтийн нөхцөл байдал маш хүнд байна. Дайнтай, худалдааны дайнтай, тарифын дайнтай гэдээ маш их нөхцөл байдал хүнд байна. Тэгэхээр бид бүхэн бол энэ одоо уулуурхаан бүтээгдэхүүнийхээ экспортын орлогоор амьдардаг ийм улс. Нэгэнтээ уулуурхаан салбарын орлогоос шууд хамааралтай учир болж үйл энэ давуу талтай салбараа илүү дотор нь төрөлжүүлэх ёстой. Бид нар айлаас ирэхээр авдраа авах гэж өөрт байгаа энэ алтныхаа асуудлыг бас бодлого болгоод явж исэн. Энийг цааш нь үргэлжлүүлэх үү? Алтгууруу аян алтны үндсэн ба шороо ордын асуудал. За дээрэс нь энэ газрын ховор элемент гэдэг дэлхийд дээр маш хурцаар хэрэгж байгаа энэ бодлогоодыг та үргэлжлүүлж явах уу? За монголчуудыг алтан дээр суусан гуйлгчин гэдэг үг нь зүгээр ч нэг оргүй хоос үг биш. Бид газрын тосоо олборлдог хэрнээ үйлдвэрлэл хөгжөөгүй хар балгаар түүхийгээр нь гадагшаа гаргаж хойд хөршөөсөө бензин түлш царайчилдаг. Валютын нөөц багасж доллар тэнгэрт хадаж байхад бид бусдаас хамааралтай гараа хүмхэс суусаар тохиргоо цаас болгочдөг. За энэ бол бидний дотоод нөөц боломжоо ашигладаггүй гадны улсын хит хараат байдалд орсны илрэл. За өнөөдөр ч эдийн засгийн байдал ойрын хугацаанд сэхэх шинж ажиглахдаггүй байна. Алтан дээр жишээлбэл бид нэр оргил үедээ бол нэг 20 орчим тонн алтыг Монгол банкнд тушааж байсан. Тэгэхээр энэ үзүүлэлт маань ч гэсэн нэлээд одоо жоохон хэмжээ л та. Монголд өнөөдөр Монгол банкнаас өөр алтыг худалдаж авах хэрэгтэй, гадагш нь борлуулах хэрэгтэй газар байхгүй. Валютын нөөцийг одоо бид нар нүүрстэй холбож ярьж байна. Нүүрстэй холбож ярихаас өөр арга байхгүй. Өнгөрсөн жил 15 тэрбум доллар бид нар одоо экспортоор түүхийдээ гаргаад олсон. Энэний чи 9 тэрбум нь буюу бараг 60-аас дээш хувь олсон валютын нүүрс байхгүй. Нүүрсний үн өндөр байлаа, их хэмжээтэй гарлаа. Гэтэл он гараад нүүрсний үн онцлоо. Одоо 70 доллароос зарагдахгүй болсон байна. Гэтэл төсөвтөө бид нар 150-аар тооцсон байдаг. 20-30% ингээд үн онцсон гэсэн үг. Өдрөөс өдөрт долларын хааш чангаар ч Монгол банк арга ядахтаа алтгаа зарж валютын нөөцөө нэмэгдүүлэх механик арга хэрэглэсээр эдийн засгийн баталгаа болсон алтны нөөц өнөөдрийг болтол хумигцаар байна. За тэгвэл энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ? Одоо түүхээс авч үзэхэд дайн байлдаантай холбоотойгоор дэлхийд дээр цойлдог одоо ганц металл бол алт байгаа. Алтны үйлдвэрлэлээс сэргээх алтныхаа нөөцийг хэрэглэлтэнд оруулах гэж өнцөг яригдахаар одоо төсвийн цор хогнох нь төсөв дутж байгаа үед одоо гинт алтаа саналаач гэдэг юм уу ийм өнцөг гаргаж ирж яриад байдیں۔ Тэгэхээр энэ үед юу хамгийн үнцэнд ордог вэ гэхээр дэлхийн үндсэн гол валют. Бүгдээрээ одоо долларыг дэлхийн үндсэн валют гэж хүлээн зөвшөөрөхөсөд татгалзаж эхэлж байна. Юаныг бас хятадын нөлөөг ихсэхгүй гэл. Их гүрнүүдийн валютыг ер нь дэлхийн эдийн засагт ноёрхуулахгүй гэсэн ийм үзэл санаанууд гарч эхэлж байгаа байхгүй. Тэгээд алтны үнэсүүд. Дэлхийд дахин бол алтан дээрээ хэдүүлээ валютын нөөцөд тогтоод явчихъя гэдэг дээр бол харин бүгд зөвшөөрч хэн нэгэн улсын хэвлэлдэг цаас биш байхгүй юм. Тэгэхээр өнөөдөр яагаад гинт юм өнцөг гарч ирвэ гэхээр ерөөсөө энэ гадаад нөхцөл байдлаас уялдаатай манай одоо гол нөөц бидний валютын нөөцийг хамгийн богино хугацаанд нэмэгдүүлж чадах онцлог бүхий одоо эрдэс баялаг алтны мэн үн өөрөө нэг онц нь $3,000 гараа явсан. Эдийн засгийн өсөлт чинь хэд хэдэн одоо дэцэн хэрэглээний аргаар тооцвол 4 юм байгаа шүү дээ. Хувийн хэрэглээ, засгийн газрын хэрэглээ, тэгээд хөрөнгөөр бол экспорт импортын зөрүү гэсэн. Асар хэмжээний мөнгийг одоо төсөв дээр хоригдлуулаад тэрийг ингээд гадагшаа хэрэглэгч орны хувьд гаргачихж байгаа учраас валютын нөөцийн асуудал хүндрээд валютын чинь одоо ханшин чангараад Монгол төгрөгийн үнэлэмж буураад ирж байна. Энэ ард түмний амьдралд туйлын хүнд байна. Тийм учраас валютын нөөцөө яах вэ гэдэг ийм асуудлыг одоо бүх улс төрчид эдийн засгчдын өмнө тавьж штэ. Тэгэхээр мэдээж эдийн засгч нар бол хэлнэ. Бид нар бол наан байгаа валютын нөөцийн тухай яриад байдаг.
Бид бол бусад улсуудад байршуулж байгаа өөрсдөө нөөцөнд байгаа алтны хэмжээнд дээр илүү анхаарах хэрэгтэй. Алтны хэмжээ их байснараа манайх шиг юм жижиг нээлттэй гэж ярьдаг уулуурхайн цөөн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай улс орны хувьд бол эдийн засгийн баталгаа болдог. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд бүгд нарамт Хятад ард улс, Оросын холбооны улс зэрэг улсууд алтныхаа нөөцийг төв банкнд алтны нөөцийн хэмжээгээ илүү их нэмэгдүүлдэг. Харин манай дээр нэг бага зэрэг өрөөсгөл тал харагдаад байгаа алтны нөөцөө нэмэгдүүлээд энийг бид нар экспортлоод валютын нөөцийн дутагдал, валютын орох урсгалын дутагдлыг хаах ийм хувилбараар илүү их ашиглаж байгаа. Алтны үн одоо түүхэн хэмжээндээ хүрч байна. Тэгээ энэ үед бол одоо эдийн засгаа сайжруулж валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд улс орнуудын яа харахгүй авч үздэг, яа харахгүй одоо хэрэгжүүлдэг зүйл бол энэ алтны үйлдвэрлэлээ нэмэх, алт халдварлалтаа нэмэх ийм байдаг. Тэгээд энэ цаг үед бас монголчууд энэ одоо алтан дээр суусан гуйлагчин гэж ярьдаг. Тэгээд энэ одоо түүхэн цаг үеийг ашиглаад засгийн газраас энэ алтны одоо хөтөлбөрүүдэд яралт хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж үзэж байна. Улс орныг удирдах төсөв мөнгөний бодлогыг одоо зөв зөвтэй явуулах ёстой. Ийм цаг ирлээ 10 жил гарсан бид нар төсөв мөнгөний туйлын одоо буруу бодлого явууллаа гэдгийг л одоо би хэлхийг хүсэж байна. Эдийн засгаа зөв зөрчилжүүлэх замаар валютын орох гарах урсгалын тэнцвэрийг илүү хадгалах, алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд эдийн засгийн баталгаагаа хангах энэ чиглэлдээ илүү ажиллах ёстой гэж харж байна. Яг нь алт бусад металлтай харьцуулах юм бол давуу тал нь одоо шууд Монгол банкнд тушаад шууд валютын нөөцөнд шууд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр утгаараа бид нэр ер нь эдийн засаг илүү цаашаага хүчирхэгчгээд за тэгээд ер нь дэлхийн эдийн засаг дараагийн 3-5 жилдээ бол нэлээд бууралттай хүлээлтээс доогуур байх ийм нөхцөл байдал үүсэж байна л да. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар валютын нөөцөн дээр маш анхаарах хэрэгтэй. Тэгээд тэрний нэг сонгодог аргуулын ялтчгүй бид нар алтны тушаалтаа Монгол банкнд алтны тушаалтаа бодлогоор дэмжиж сайжруулах хэрэгтэй. За яа харахгүй алтны үн галзуурч унц алтны өнөөдрийн хааш 3400 Америк долларт хүрлээ. За өгтөө бол манай улс 2025 оны төсөвт 1840 Америк доллараар тооцоолсон ч алтны үн 2 дахин өсөж цаашлаад 2026 он гэхэд 4000 Америк долларт хүрэх олон улсын тооцоол гарлаа. За энэ бол Монгол шиг алтны багагүй нөөцтэй орны хувьд ховорхон тохиох боломж. Гэхдээ зүгээр гараа хүнхээд суувал энэ өсөлтөөс ашиг хүртээ суухгүй. За засгийн газарч энэ боломжтыг тооцоолж харах учиртай. За гэвч хизээ үнэн унах нь мэдэгдэхгүй алтны үнийн өсөлтийг ашиглахгүй байгаа засгийн газраас бид ам асууж байна. Тийм болохоор бид нэр алт гурван хөтөлбөрийг маш яралтай ойрын хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Бид нар энэ одоо ачааны хөндийг үүрч орлогын эхийг авчирж ирсэн, бүрдүүлж ирсэн уул уурхайн салбарынхандаа бол талархах ёстой. Одоо тэр хүмүүсийг энэ салбарынхныг бодлогоор дэмжиж авч явж улсынхаа эдийн засагт бас тодорхой орлогыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр Алтны үйлдвэрлэлээс сэргээх алт 3 аян бол төсөвтөө нэн дэргүнд шууд холбоо байхгүй. За хэрэгжүүлэхдээ үндсэн одоо хариуцлагатай уул уурхай үндсэн ордууд, шороо ордууд дээр явж байгаа том уурхаануудыг хариуцлагатайгаар Монгол банкнд тушаадаг болгоод ингээд хэрэгжил хяналтын сайжруулах хэрэгтэй. Монгол улс өөрөө засгийн газар алтны үйлдвэрлэл сэргээгээд алт авах гэдэг зүйл ерөөс октоос биш. Алтны үйлдвэрлэлээр эхэлж байгаа хувийн сектор, хоёрын хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулагч нарыг дэмжиж байгаа л юм бодлого. Мэдээж яг үндсэн орд, шороо ордын ялгаа нь бол үндсэн ордын хувьд бол маш их төслийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт шаарддаг тий. Эргээгээд энэ маань нэлээд тодорхой хугацааны дараа эмчилүүд маань ингээ явах учраас илүү одоо энэ цаг хугацааг богиносгох тал дээр одоо зөвшөөрлийн асуудлууд дээр тий одоо төрийн байгууллагуудаас гардаг зөвшөөрлүүд дээр бас нэлээд хурдтай бас ажиллах юм бас үүрэг гарч ирэх баг. за тэгэхээр алтан дээр нэг хоёр л асуудал байгаа. Алтны шороо орд, алтны үндсэн орд гэдэг. Шороо орд бол нийт лицензийн 85%-ийг
эзэлдэг ч гэсэн олон тоотой лицензтэй ч гэсэн олборлож байгаа алтны хэмжээний 15%-ийг л бүрдүүлдэг. Үндсэн орд маань бол нэг 10 гаруй хувийн лиценз эзэлдэг мөртлөө нийт алтныхаа 85%-ийг эндээс бид нар олборлдог. За шороо ордуудын хувьд бол мэдээж одоо урдын зохицуулалтыг харах юм бол татварын хөнгөлтүүдээс орж ирдэг гэсэн тий. За миний санаж байгаа 8-9 жилийн хугацаанд шороо ордын одоо алтны татвар нь 7.5%-тай тий. Юун дээр үндсэн орддоор бол арай бага татвартай байдаг ч юм уу тийм. Алтны одоо үнийн өсөлт маань бас ямар хугацаанд байх вэ? Энэ чинь тодорхой хугацаанд л одоо энэ чинь үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр энэ үедээ бас бид нар хурдтай шийдвэрүүд гаргаж ийж яг хурдтай одоо үйл ажиллагаануудыг одоо эрчимжүүлж ийж те энэ бас одоо боломжийг бид нар ашиглах тэр нөхцөл бүрднэ гэдгээр нь л харж байна да. Монгол улс стратегийн чухал 82 алтны ордтой. За гэтэл зөвхөн 14 ордод л олборлолт хийгдэж байна. За үлдсэн 68 ордын нийтдээ 228 тонн алт газар доороо хөдөлгөөнгүй хэвтэж байгаа юм. За нэг үгээр хэлбэл валютын нөөц нь газарт буюу монголчууд алтан дээр суусан гуйлагчд юм. Хамгийн томоохон 3 орд, гацууртын орд байна. Одоо энэ Centera Gold компани одоо эзэмшилт байсан. Энэ дээр 70-аас дээш тонн алтны үндсэн орд байгаа. За дээрэс нь Son Gold гэдэг компани Ирээн Баавга гэдэг нэртэй одоо лицензуудтай талбай байна. Энэ дээр одоо 20 тонн алтны үндсэн ордны нөөц байна. Эднийх бол далд уурхаагаар ашиглах. За Шорогдгийн гол гэдэг газарт тийм ээ. Одоо бидний ярьдгаар бол Гутаан даваа гэж ярьдаг. Энэ хэсэгт бол бас 10 тонны нөөц гэдэг. Хүн энэ гурвыгаа ярихад л бид нарт 100 тонн одоо алтны нөөцийн тухай асуудал яригдчих байгаа байхгүй юу? Өнөөдөр Монгол улсын улуурхайн салбарт алтыг юм уу урааныг ашиглах уугүй юу гэдэг дээр бол за олон талын байр суурь, олон талын үйл баримтлал байдаг. Энэ дээр миний хувьд бол Монгол улсын хувьд улуурхайн салбарын нөөцийг бид ашиглах ёстой л гэдэг байр суурьтай байдаг. Алт 3 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алт худалдаа авах тогтолцоог илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо оны эхний одоо үрдэл 3.4 тонн алт Монгол онгонд тушаагдсан байгаа нь өнгөрсөн онуудтай харьцуулахад чамлалтай үзүүлэлтэй. Засгийн газрын зөв сая алт 3 аяныг эхлүүлж байна те. Энэ манаас одоо энэ боломжийг л ашиглах руу чиглэж бас одоо бодлого тодорхойлох төвшөнд те одоо хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор бас гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Ингэж Төв банкныхаа алтын нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бол Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг доктортой ойлгох инфляцаас ангид байх гол нөхцөлт болно. Ийм учраас нийт олборлолтын 40-50%-ийг албан ёсны худалдаа авалтад зориулж жижиг бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулах, татварын уян хатны нөхцлөөр хангах нь бол алтны нийлүүлэлтийг доктортой ойлгох чухал зүйлэг гэж үздэг. Алт 3 хөтөлбөрийг зөв хэрэгжүүлвэл валютын орлого нэмэгдэнэ. Тэгэхээр яа харахгүй нөгөө хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн хугацаагаа харах юм бол алт 1-2 хөтөлбөрийн одоо үр дүн бол тодорхой хугацаанд яг өөргөө маш сайн гүйцэтгсэн. Тэгэхээр яг энэ аяны хүрээнд ч гэсэн бас эдийн засгийн одоо эргэлтэд ороход бэлэн болсон төслүүдэд яаралтай хөдөлгөх те. За цаашлаад яг одоо төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээд идэвхжүүлэх хөтөлбөрөө явуулахад яг ашигт малтмын талаас яг үйлдвэрлэл талаас өөрөө одоо эко байх, за байгальд ээлтэй байх талаас нь онцгой анхаарах хэрэгтэй. Номер 1 асуудал нь ерөөсөө энэ алтан дээр бид нар бодлого дэвшүүлэхдээ тэрүүн дээр бараг 50% нь бол буцаад байгаль хамгаалаа явахгүй, байгаль орчны одоо сөрөг нөлөөг хэрхэн хяналттай зохицуулалтаагаар бууруулах уу. За өнөөдрийн хүртэл нөгөө аль лицензийн нэг бол ажилд нь гаргахад тэзүүнийх нь одоо нөгөө нөхөн сэргэлт хийх тэзүүнийх нь 50% дээр нь ер нь юм баталгаа нэгдэг байсан. Тэгвэл одоо энэ дээр шийдэл нь бол 50 биш шүү уучлаарай. 100%. Тэгэхээр энэ хоёрыг бол нэг талын зоосны хоёр тал шиг бол байнга авч явах хэрэгтэй. Сөрөг нөлөөг бууруулах дээр бол бид нэр одоо анхаарч, заавал анхаарч бодлоготой тусгаж ажиллах хэрэгтэй. Манай бас алтын үнийн өсөлтийг цаг алдалгүй богино хугацаанд нөөцөө зөв удирдах шатвал эдийн засгийн баталгааг хангах бүрэн боломж байна. Харин хамтарсан засгийн газар эдийн засгчдынхаа үгийг сонсож эдгээр анхааруулга зөвлөмжийг сонсож яаралтай бодлого боловсруулж боломжоо ашиглах уу? Аль эсвэл дотоод улс төрийн хэрүүл тэмцлээ өөртөл болгож энэ цаг үеийг алах уу гэдэг сонголтыг харахад үлдэж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.